За тэгэхээр сүүлийн 2 хоногт одоо улсын төсвийн 6.8 тэрбумд бүрэг одоо ойролцоогоор 7 тэрбумд бүргийг яагаад тод манлаа уяач нямжав гэдэг этгээдэд хууль зүйн дотоод хэргийн сайд энх баяр гэдэг хүн өчгөө хэмээн одоо хүмүүс гайхаж шилэн даасан дээрс тухайн баримтыг нь хараад учрыг нь ойлгохгүй байгаа юм байна. Тэгэхээр энэгээр яг би таасан нэвтрүүлэг хийсэн хүний хувьд би та бүхэнд маш товчхон үндсэн ойлголт хийнэ өгье гэж. За тэгэхээр Ленин музей гэдэг та бүхэн мэдэн тийм үү? Ленин музей, Ялтын талбай хойно гэдэг дээрээ одоо тэр нэг маш гоё 5 тийм ширэн мэрэмтэй тийм хөшөө байдаг да. Ингээ музей байдаг да. За энэ музейг болохоор 1976 оноос 1983 оны хооронд 8 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр өөрөөр хэлбэл ард түмний нийт хөрөнгөөр барьж байгуулан ашиглалтанд оруулсан юм байна лээ. Яг музейн зориултад үндсэн барилга нь гэсэн үг. Тэгэхээр энэ барилга бол анханасаа төрийн өмч буюу ард түмний өмчлөлийн барилга байх нь шүү дээ. За гэтэл 1990 оны тэр нөгөө ардчилсан хувьцлын дараах тэр ороо бусгай цаг үед Монгол ардын намынхан уг барилгыг энэ бол төрийн өмч шинэ бол манай намын өмч юм а гэж өөрийнхөө өмчлөлтөөр хууль бусгаар шилжүүлж одоо нэгсд хулгайлж аваад тэгээд түүнийг одоо бусад аж ахуйн нэгжүүд түрээсч эхэлсэн байгаа юм. Одоо та бүхэн мэдэндээ 2005-6 оны үед чинь баар байсан. Тэгээд тэрнээс хойш дээдлэл нэг Энжел Плаза гээл нэг бичгтээ Окта төв гээл нэг хэсэг кино театр театрууд бол янз бүр болоод нэг төрсөн хувираа үзсэн шүү дээ. Тэр бүх түрээсээ ордог дандаа Монгол ардын намынхан өөрөөсөө авч Монгол ардын намынхан тэр мөнгөөр сонгуультал байсан мөнгө баггүй ардын намынхны хууль бус орлого байсан гэсэн үг. За ингээд бүр 2012 оны сонгуулийн өмнө гэдэгт Монгол ардын намынхан чинь тэр одоо ард түмний өмчөөр буссан тэр Ленин музейн барилгыг талигач болчихсондоо наалтч ингээд бүсгүй байдаг да. Тэр хүнд бүр ингээд барьцаалж гад сая доллар авч гад сонгуульдоо хүртэл оролцсон ийм л түүхтэй юм байна л. За гэтэл энэ барилга энэ Ленин музей болоход алдагдсан гэдгийг монголчууд хизээ мэдсэн бэ гэхээр 2014 оны үед нэг Тарбазавар Батгаарын дуйлан гэж нэг бүүн болоогүй юу? Монгол улсын говьд 70 сая жилийн өмнө алхаж ирсэн тэр Тарбазавар Батгаар гэдэг дэлхийд цор ганцхан олдсон ясыг ямар нэгэн байдлаар Монголоос бүтнээр нь хулгайж гаргаад Америкийн дуудлага худалдаан дээр зарах цагийг нь Монголын соёлын сайд мэдээд тухайн үед оюун гэрэл сайдаар ажилладаг байсан. Ингээд бөөн шүүхийн маргаан заргаан болж арай ч үгүй шинэ өлөг үргэлээ аваад ирсэн чинь тэрнийг нь байрлуулах албан ёсны музей Монгол байгаагүй юм билээ. Бүр огт байгаагүй юм билээ. Тэгээ авчирсан даруйдаа нөгөө хэд чинь байрлуулах байр байхгүй тулд яасан бэ гэхээр Сүхбаатарын салбай дээр нэг амар том сэндвичэн барилга барайл Тарбазавар Батгаар ард түмэндээ үзүүлж яана гэдэг нэг үзүүлээд байсан шүү дээ. Яг үүндээ ард түмэндээ үзүүлэх зорилго гэхээс илүүгээр тухайн нэг үлэг гүрвлийг байрлуулах байрг болохоор нэг төр хугацаанд аргацаас нь тим хийгээд ингэж нэг 103 сарыг авсан юм билээ л дээ. Тэгээ энэ хугацаанд соёлын яамныхан Монгол улсад улсын төсвийн хөрөнгөөр ард түмний хөрөнгөөр болсон музейн зориулалттай барилга юу вэ наа гэд архив данс тооцоогоо шүүгээд үтсэн чинь одоо тэр Ленин музейн барилга гараад ирэхгүй юу. Тэгээд нөө соёлын яамныхан чи бөөн баярлуулад хүүе энэ улсын төсвийн хөрөнгөөр барьсан яг албан ёсны музейн зориулалттай барилга байдаг юм биш үү. Одоо тэрийг олоод авлаа дахиад очиг очсон чинь доктор нь баар ажиллаж ирсэн. Дөргөөгд баар Б1 давхарт нь. За нэгдүгээр давхарт нь болсон чинь ингээд тэр нямжавын хамааралтай нэг баахан сайтууд байдаг юм юу юу ч хэлээд урлаг юм байна, дөргөө юм байна, юу юм залуу.com юу юу ч хэлээ мэдгүй баахан байсан юм байна. Хоёр давхарт нь болохоор янз бүрийн хүмүүст ингээд түрээстэд ашиглагдсан. Тэгээ 3 4 давхартан дээр Энжел корпорацийн офс мосч байсан мөнгөд баахан бодлоо болчихгүй юу. Тэгээд соёлын яамны хойчод хэлсэн байл л дээ. За наа барилгач нь бол ардын намын байр биш ээ. Та нар ардын намтай гэрээ байгуулад ардын намд төлбөр төлөөд наад улсын өмчийг надаар зурчуулан ашиглаж байсан байна. Нэн даруй наад баараа аваад яв, бүх юм аваад явцгаа. Тэгээд та нар манай наад музейн зориулалттай барилгыг судалж өгөө гэж шаардлага тавьсан чинь нөгөөд нисэргүүцсэн. За тэгэнгүүт шүүхэд нэхэмжил гаргаад маш богино хугацаанд ердөө 4-5 сарын хугацаанд 3 шатны шүүхэн шийдвэр эвчлэн гараад хулгайлагдсан өмчөө Монгол ардын нам гэдэг хулгайчаас Монголын төр буцааж хэлж авсан юм аа. Монголын төр буцааж авсан тэр музейгээ. Тэгээ үлэг гүрүүлийн музей болгон хувиргаад одоо тэнд чинь үлэг гүрүүлүүдийн музейгээд янз янзын олдурууд байгаад идэг штэ. Ийм л түүхтэй. За гисэн чинь тухайн үед тэр үлэг гүрүүлийн музейд одоо тэр Ленин хуучин хариу Ленин музейд одоо хууль бусаар эзэн суужсэн нямжав гэдэг одоо энэ дид сайд болчихсон энэ үлбэн хулгайч яасан бэ гэхээр хорлсон. Тухайн музейн дотортлыг нь будаа болгосон. Одоо тэр миний нэвтрүүлэг дээр одоо дүрсэн байгаад байгаа. Юу ч болгосон ораагаад фестагуудаа ингээд тандаар наатайгаа музейн зориултаар ашиглаарай маа гэд хаяа явсан байгаа шүү дээ. Тийм хорлогч амт л байхгүй юу. Нэг нийгмийн шаар шавруу. За ингээд
улс болсон яг гэдэг баахан төс мөнгө гаргаж байгаа л тэр дотор сасар масурыг нэгээд орсон чинь нөгөө нямж авчин 10 тэрбумыг нэхэд хэвтцсэн. Монголын төрөөс соёлын яамаас нэхэд шүүхтэйдэг гэсэн. Төрийн өмч орондоо шүүхтэйдэг гэсэн. Юу яасан 10 тэрбум нэхэд гам чигээд гэсэн чинь наа барилгын чайранд би ирээдүйд ингээд түргийсэлж чаад ингээд 10 тэрбумыг орлого болох хэрэгтэй байсан. Наадхыгаа өгөхөд дайрцсан. Хэрвээ Монгол улсад хувийн шүүх байдаг гэж байсан бол энэ маргаан дээр шүүх хизээж хэрэг нэг ёсгүй байсан юм л да. Яагаад тэгэхээр Нямжав гэдэг хүн тэр хохирол байгаа бол тэр мөнгө төлдөг байсан Монгол ардын намтайгаа шүүхтэх ёстой байсан байхгүй юу? Монгол ардын намаасаа тэр мөнгөө нэх ёстой байсан. Та нар ингээд төрийн өмчийн барилгыг өөрийн өмчөж худлаа яриад надтай төрөөс гэрээ байгуулад наваагаа хохироолтой шүү дээ. На хохироо та нар төлөөгөөд ардын намаасаа нэхэж шүүхтэх ёстой байтал Монголын төрөөс төрийн өмчийн орооноос нэхэж шүүхтсэн байдаг юм аа. Ингээд 7-8 жил сунжирсан энэ балиар шүүхийн маргаан хамгийн эцсийн шийдвэрийг гаргасан бэ гэхээр нээрэн одоо Нямжав бол энэ байрыг төрөөс орлого олох байсан юм байна. Тэгвэл 10 тэрбум арай биш юм байна. 6 тэрбум 800 сая төгрөгийг олох ёстой байсан юм байна. Энэ мөнгийг нь Монголын төр Монголын татвар төлөгч өгөх ёстой гэдэг шийдвэрийг алхаад өгсөн байдаг шүү дээ. Улсын дээд шүүх. Монгол улсын шүүхүүд ийм л булаатай шийдвэр гаргасан. За энэхүү жигшмээр шийдвэрийг одоо зүүрлэж хэлэх юм бол миний одоо нэг байрыг тийм ээ. Миний нэг байрыг маань надад мэддэхгүйгээр нэг хулгайч аваад нэг дорж долгорч юм ингээд надад мэддэхгүйгээр миний өмчөн дээр эзэн суугаад ингээд босод хүрээлсэн байж таарах юм шүү дээ. Тэгээ би өөрийнхөө өмчийг мэдээд хөөе чи миний байрнаас холд би өөрийнхөө өмчийг авлаа гэдгэнгүүд надаас мөнгө нэгнэгдэж юу гэсэн юм бэ гэж болохгүй үстэй юм чинь. Тэгээд Монгол ардын нам чинь төр биш байхгүй юу? Монгол ардын нам бол нам байхгүй юу? Төрийн эрхийг төр эзэлж явах хугацаанд төрийн эрхийг төр авсан байх хугацаанд ингээд ард түмний өмчийг, улсын өмчийг ингээд өөрийнхөө нэр төвлөрч аваад зовчуулан ашиглаад бусдад дамлаад төр хийжээд орлого олно гэж хууль бус үйлдэж шүү дээ. Тэгтэл хамгийн одоо зөв нь яасан бэ гэдгээр аливаа шүүхийн шийдвэр гарангууд үнэхээр одоо төрийн буруутай үйл ажиллагаа бол тэр чин дараа жилд төсөвтөн суугаад ингээд мөнгө төлөгддөг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө өндөр инх баяр, нөгөө шодргуу зантай инх баяр гэдэг нөхөр чинь энэ Нямжавын тэр хохирлыг төлөхийн тулд Нямжав гэдэг хүн чинь ер нь бол та нар мэдэндээ тусгаар тогтнолын ордноор ороод үзээрэй. Бараг л тэр чигээрээ тэр Нямжавын л өмч байгаа. Баахан бизнес митинс ажиллахгүй юм байхгүй. Тэгээд энэ Нямжав гэдэг энэ намынхаа найздаа туслахын тулд цагдаа нарын одоо өгөх ёстой байсан тэр 13 дугаар сарын цалинч гэдэг юм өдөрт цалинч байсан тэр өдөрт цалиныг шилжүүлсэн байна гэдгийг сая оюун эрдэнэ сайд асан одоо хэллээ шүү дээ. Ийм л муухай болсон. Тэгэхээр одоо энэ хэрвээ Монголд шүүх байдаг гэж байгаа бол тэр төлсөн тэр Нямжав гэдэг тэр тэрбум дуу яаж төлсөн тэр 6.8 тэрбум төгрөгөө Монгол улс нэхэх ёстой. Энэ дээр нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой. Тэгээд тэр хуучин хуудуутай гарсан тэр 3 шатны шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар задлжгаад Монголын төр хохирлоо буцааж авах ёстой. Хэрвээ хуультай улс бол шүү дээ. Хэрвээ Монгол ардын нам төр биш бол авах ёстой. Хуулийн гаргалгаа нэг нөхгүй юу? Авах ёстой. Тэгээд тэр үнэхээр тэр учрал хэрүүл уруу тэр Нямжад байгаа бол тэрийг тэр ардын намаас л авал та. Харин татвар төлөгч төлж болохгүй байхгүй. Татвар төлөгчдийн мөнөөс тэр мөнгө төлж болохгүй байхгүй. Ийм л юм байна.